Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр гэр барина. За энэ гэр бол манай ахын гэр байгаа. Тэгээд ахыхаа үлжүүн дээрээс сая шавар бас гайгүй болсон учраас гэрийг нь авч ирсэн байгаа. За манай ахны гэр болохоор 8 хантай гэр байдаг. Тэгээд гэрээ барихаас өмнө буйраа сонгоод тэгээд сайхан шарилж марилж юм хүн байгаа үгүйг шалгаад тэгээд хэрвээ байх юм бол авч газраа тэгшилтиж гэрээ барьдаг байгаа. Тэгэхгүй бол хулдаас цоолн дээрээс нь эн тэндээ одоо хотгор гүдгэр болдог. За тэгээд сайхан гэрээ эхнээсээ ачаан дээрээсээ буулгаж байна. Өнөөдөр салхитаа ч гэсэндээ гоё нартай өдөр болж байна. Манай ахын чинь түрүү ирэхдээ бас ачаа болох юмудаа гээд гэрийнхээ зарим зүйлийг аваад ирсэн мэсэн. Тэгээд энэ удаа бол нэг машинтай багтаад ирсэн байгаа. Монголчууд бид чинь тэгэл эрт дээр үеэсээ дуу цагаан гэртээ нүүдэлж ирсаар түмэн штэ. Салхи шуурга ямар нэгэн зүйл болсон ч гэсэндээ хамгийн баталгаа гэр гэвэл мэдээж манай Монгол гэртээ бус одоо байр байшин батгах юм бол 2012 онд дэлхийс өрнө гэж байхад ч гэсэндээ тэгэл хамгийн найдвартай одоо гэр орон бол Монгол гэрийн бай ингээд хүмүүс айгүйх Монгол гэр лааш үдэнц авч байгаа гэж ярьж байсан штэ. Хамгийн эрэлттэй байсан зүйл. Тэгээ одоо энэ Монгол гэрт чинь ер нь бол хорим найраа хийж болж юм. Ер нь бүхэл юм идэж хүүхдээ сэвлэг үргэн тэ өөр одоо ямар нэг юм байдیں۔ Тэгэл бүгдээрээ сайхан газраар зулж ор засаж байгаа л унтцдаг. Тэг өнцөг болон байхгүй болохоор ер нь бол айгүй их одоо олон хүн багтах боломжтой байдаг. Харахад жижигхэн ч гэсэндээ тэ энэ миний хордох бичлэг намайг үздэг хүмүүсээ хүндлээ. Нэг онцгой бичлэг хиймээр санагдаж байсан чи ашгүй ахих маань нүд ирж таарад тэгээд энэ бичлэгээ хийж байна. Тэгээс тэр бүр одоо өдөр тутамд айл болгон нүгээд л буцаж гэрээ бариад иддэггүй штэ тий. Манайх гэхэд л одоо өвлжөөндөө буугаад тэгээд хаварчанд буун эсвэл одоо цусланд буудаг ч юм уу 2-3 удаа жил нүүдэл хийдэг байхгүй юу? Өглөө өдрөлт бол ерөөхдөө нэг очоор гарлаа гэхэд жижиг гэрээрээ авчдаг. Тийм гоё онцгой өдөр маань бас яг миний 20 дахь бичлэгтээ таарлаа. Хүүхэд байхад ер нь гоё ижтэй өглөөс ирэхэд ер нь бол бараг л гэр нүгөө дууссан байхад л би орон дээр байж идэг байсан. Одоо бол тэгэл гэр нүхэд туслана, гэрээ барихад туслана, эмэгтэй хүн одоо хийж чадах юм юу вэ те? Аль чадах юм байвал бүгдэнд нь туслахыг хичээдэг. Ачаагаа буулгацсан учраас одоо ханаа дугуулад гэрээ барих гэж байна. Гэр барихад хамгийн ихэнд таалгаа босгоод тэгээд ханаа ер нь бол тойруулаад дугуулдаг байгаа. Эхний ээлжинд ханаа сайхан тойруулаад тойрог нь яаж ийн, өндөр нам нь яаж ийн мэдээж